Одоо ингээл хараад хад хүмүүс ер нь бол юм шүү дээ. Энэ гадуур ингээл гудамжаар явж байгаа хүмүүс ч байна. Ингээл хүн эргэн тойронд байгаа юм илүү тийм анзаардаг юм шиг санагддаг байхгүй. Тэгээ одоо ингээл гудамжинд харж байгаа чи хүн ойлгохыг гэвэл ухамсарлыг гэвэл айгүй ухамсарлах юм аяг их байдаг байхгүй. Одоо ингээл харж байгаа жишээ нь гудамжинд нэг арх угаар хог түгээд явж байгаа ч юм уу тийм хүмүүс байна. Тэгэл тэр болгон чи ингээл тодорхой хэмжээний нэг юмнаас болж алдсан энэ зөндөл юм байна. Тэрийг хүн эргэн тойрондоо байгаа юмасаа айгүй их тийм сууж авах юм ихтэй байдгийг тэр хүмүүс мэддгүү ч юм уу эсвэл өөрийнхөө тийм хайхамжгүй байдлаас олж айгүй их анзаарлага өнгөрөөдөг. Яагаад гэвэл тэд нар дотроо мэдээж тэр хүмүүс чинь зүгээр байж байгаа шууд тийм гуйлгчин төлөгчин ч юм уу эсвэл тийм нэг арх тарсанд орсон хүмүүс болоогүй шүү дээ. Тодорхой хэмжээгээр тэдэрт нэг асуудал ч юм уу эсвэл нэг найз нөхдийн залуугийн тийм явдлаас ингэж алдсан юм зөндөл байгаа. Тэгээд тэр болгоноос хүн болгоо нээсч авах хэрэгтэй байхгүй болно. Тэгээд миний бодлоор одоо ер нь бодож байгаа юм олон хүмүүс ингэж хоорондоо яг бужигнаж ууж идээд ингэж яваад бус хүмүүсээсээ тийм үлгэрл аваад заавал тэрийг нэг тийм өөр гэж эцэст нь тулж иж тэгж оргилд нь хүрчиж одоо юу гэдэг муугаараа байт юм бол хамгийн дээд зэгт нь хүрчиж тэгжиж ухамсарлаж ойлгох байгаа юм биш. Яагаад гэвэл тэр хүмүүс ч олон тэгж алдсан. Тэгээд тийм их зовлон авч явж байгаа юм. Нүд дээр харсаар биш тэрийг заавал давтаж тэгж амьдрах ёстой биш шиг санагдтыг. Тэгээд ер нь их юм бол одооний нэг юм залуучууд аягүй харих удаа тэр нь амар тийм эмзэглэнээр ч юм шиг эд залуу насндаа яг юм ажил хөдөлмөр хийж явах тийм үе дээрээ ч юм эсвэл сууж болсох яг тийм эд насн дээр арх сууж амар тийм амьдралаа алдаж байгаа сүүлд нь ойлгох шүү дээ бид нар ялгаагүй тэр хүмүүсээс адилхан эргэн тойронд тэгж их алдсан хүмүүсийг байгааг нь мэдсээр юм байж тэг заавал тэр хайрын сайхан залуунаас өөрөх ёстой ч юм уу. Тэгээ ер нь л хараад хад хүмүүс тэгээ тийм энгийн юмнаас өөрсдөө жишээ аваад явж чаддаг. Одооний залуучууд аюул тийм хоосролтой байгаа юм уу? Яг хөө хөгшин хүмүүсээс илүү залуу хүмүүс ярьж байгаа гол нь гэхлээр залуу хүмүүс гэдэг хүмүүс чи одоо нийгмийн хамгийн тийм хүчтэй үе давхрагч юм залуучууд юм шиг санагддаг. Тэр хүмүүс чи гол нь өөрсдөө тэгж арх ууж залуусаа алдаж улс орнд хийх тийм болсон хүчнгүй ч юм уу? Улсын тийм гол хүч нь тэгж арх ууж тэгж юм явж байгаа нь айгүй эмгэлтэй юм болов уу гэж боддог. Тэгэл хүчин хүмүүс бол яг тэ өөрсдөө хийж бүтээх юм эд залуу насндаа хийгээд бүтээсэн. Арх тар суух үедээ тэд нар яг юмаа мэддэг болсон хүмүүс хинхэн уугаад идээд юмаа зүүх хөстэй таарал явж байгаа байхгүй. Илүү залуу наснда алдсан ч юм эсвэл бол юмыг илүү тэр юмыг шунж хэрэгснээсээ болоод тэрнээсээ болж тэгж амар их юмыг алдсандаа тийм уруу дор амьдралтай явж байгаа хүмүүс хүн болго мэдэн штэ. Тэрийг заавал тэгж алдаж тэгж түүний алдсан алдааг заавал давтаж тэгж явах та ер нь дэмий болов гэж бод. You know what I'm saying? Fuck! Бүлэхтэй яд юм бэ? Агаа бүгшнөр агаа нь. Тийм юм байна. Нэг хоёроо Албэ? Миний шот. Яа харагдсан шүү. Яа харагдсан шүү. Дагараа. Галтаа шүү. Тийм бол бичиж юм яадаг. Бано. Эцэг сэтгэл. Бано чам. Эш. Надруу ингэж харж байгаа. Тэгж. Наанаас жоо дөрлөх гэж нөгөө. Яа мөн юм. Барцсан. Маа. Та яг асуудал бэлээч юу? Чи яах юм? Энэ хоёрыг багшлж байгаа салгаас уулгах юм байна шүү дээ. Салаад яг энэ дэрэл юм project байна. Шот болгонгоос болно. Зүрч өдөр шээстэй. Юу яриад байгаа юм бэ гэх. Өдөр юу юм бэ? Яасан та. Энэ маань сэтгэл харсан ном. Нэ. Аваас таа харцаад ихгүй шүү.
зугаа. Нэг хүнзээ гээл. Яа. Ой, зүг дарсан юм аа. За. Үнцэр яагаад надад ингэж байгаа бэ? Юу вэ? Дарсан штэ. Юу гэж яах юм? Би ингэсэн. Тэгээ би энийг тавьсан. Би цэцгээр жим тэгээд бондон дээр. Ой, надад ийм арга үзэр байгаагүй тэгж Тэгвэл надаас гарч ирсэн юм уу? Сайн нашаа. Цаа хүмүүсээ сайн бацгаа. Сайн. Багш илүү үзэг авахгүй. Зэрэг. Тэ дэвтэр авах. Би сайн хэлсэн шүү. Сайн багш үү? Биш бүрнө. Бүрэн багшаа. Бараг. За, холон байна уу? Байна. Алтан уяг байна уу? Байлаач. Наран цэцэг байна уу? Саран цэцэг. Ариун бол Байна. Инг чим байна. За, хичээл давцгаах уу? Өө багшаа. Хэдүүлээ жаахан өөр юм ярил та. Дандаа хичээл гэж яах юм. Юу гэсэн үг юм бэ? Та хичээлээ хийхгүй тэгээ яасан? Юу хийх? Үгүй багшаа гоё юм ярил та. Тахны хайрыг хоёул таашаа. Юу хайр? Одоо хайр гэж биш үстэй. За, дандаа гэж яах юм. Хайр. Очрагш. Гоё ярил та. Тэтгэр намаа гаргаарай. Багшаа. Дэвтрээ марцчихжээ. Чи дэвтэргүйгээр яаж хичээл хийх гэж ирсэн юм? За, Сайн байна уу гшаа? сайн байна уу? Та уулзсан. За. Багшаа найзлаж юм. Аа. Багшаа найзлаж юм бахта. Ой. Тэр гоё. Багшиг найзаа юу ярил та. Чи хичээлийн цаг штий. Багшиг найзлах юм бахта. За хүүхдүүдээ. Өнөөдөртөө ингэж тарцгаа. Танаас машаа. Тарам багшаа нэрээ. Тарцгаа. Дараагийнхаа хичээлээр энэ хичээлээ нөхөе. Алтан уяга. Чи гадаа байж байгаарай. Хүлээж аваарай. Оо за. Аги. Хатна. Аги яа. Байташа. Танаа ингэж дөрцрөнгийн алт уу гэж байдаг уу? Байдаг. Манай алтан уяг юу нэг яасан гинэ? Өчигдөр буюу 11 сарын 25-ны орой нэг хэсэг залуус архиуж улмаар одоо бусдыг үлгэлэн зодож нэг хүний амьнасыг хүнээсэн юм хэрэг гарсан. За. Тэгээ энэ хэргийн дагуу манай мөрдөн байцаа газраас одоо танаа алтан уягийг сэжигтнээр татж байгаа. Байцаал тоох бас шаардлагатай. Гэхдээ зүгээр таны багш хүний хувьд энэ алтан уяг энэ сургууль дээр ямар хүмүүстэй нийлдэг юм. Тэр хэрэг гардаг өдөр буюу тэр 25-ны өдөр хичээлд ирсэн үү? Хичээлдээ ирсэн. Ер нь манай алтан уяг хүмүүжил сайд их сайн хөхөд. Тэгэж арх даар сууж тэгэж явахгүй даа манай тэр хөхд бол. Энэ гэр орон хаа байдаг юм. Гэр орно гэвэл би одоо сайн яг сайн мэдэхгүй. Ер нь бол ах хичээхээрээ байдаг. Хотын юм хөдөөнийх юм уу? Хөдөөний хөхд. Энэ сургууль дээр одоо нийлдэг хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Ер нь их тийм үү хүмүүстэй ер нь бас нийлдэггүй маа. Гэхдээ сүүлийн үед нэг жоохон гадуур яваад сурахтай байгаа. Ер нь ааш зам ч гэсэн ер нь жоохон эвдэрх тал руугаа бас болоод байгаа. Гэхдээ бол бас тийм мууч хөхт бол биш те. Тэгэхээр алтан уяг одоо энэ гадаа байгаа тийм ээ. Ямар нэгэн
өнөөдөр ч юм уу, өчигдөр ч юм уу ямарваа нэгэн зан характер нэг өөрчлөлт орсон юм танд ажиглагдсан аа? Үгүй. Үгүй дээ. Сэтгэл санаануудаа тогтворгүй ч гэдэг юм уу? Ямар нэгэн тийм байдал. Нэг анзаарагдаагүй дээ үү? Хичээлээ бол тастаагүй. Эрдгээрээ л ирж байгаа. Тийм лээ. За. Би төлөвлөлтөд уулзтаа. Тэгээд дуудаж. За би дуудаад ирье. Алтайга. За. За энэ хүн чамтай уулзах ажилтаа явсан юм ээ. За. За. Алтай юу? Тэ. Би мөрдөн байцах газараас явж байна. Мөрдөн байцагч гамт гэж. Урж өдөр 10 цагийн үед чи хаана байсан? 10 цагийн үед найзуудтайгаа Хаана? Баранд орчвол тэгэл би гараад төгссөн. Хин гэж найзтай байсан. Та нар хэдэл явсан? Бид нар ч 5 л явсан. Надаас гадна 4 манай найз байсан. Баяраа, Залаа, Мөний, Бямба гэдэг. Бид 4 явсан. 5 явсан. Та нар хэдэн цагт уулзсан? Өнөр орой 7 молоо 6 7 дахь хүлээл уулзсан. Тэгээд яасан? Тэгэл жаал юм ярьж явж байгаа л тэгээ бааранд ороод. Бааранд орчоо би нэг удаагүй тэгэл 11 дахь хүлээл 10-аас 11 дахь хүлээл хаад авраг. Би найз охинтойгоо уулзах гэсэн. Чи нэг хам олон гэж хүн тань хоо? Гүү тарихгүй. Ерөөсөө танихгүй. Тарихгүй ерөөсөө. Чамайг тэр орой найз охин дуудаад явхад нөгөө 4 найз чи хаана баарнд үлдсэн юм уу? Тийм бааранд уулзсан. Чи эргэж тэднэртэй уулзсан уу? Гүү би тэгэл гараал найз охинтойгоо уулзаад тэгэл гэртэн өргөж өгч байна. Тэ харсан. Маргааш нэдэр чам руу ярьсан уу? Гүү хэрэг. Яриагүй. Өнөөдөр ч яриагүй. Хэрэг. Найз охин ч одоо хаана? Найз охин гадаа билж байна. Тийм үү. Тэ. Чамайг 25-ны яг тэр найз охинтойгоо байсан хаагуур явсан гэдгийг гэрчлэх хүн байна уу? Найз охиноос ч өөр. Манай найз охин л мэдэнтэй. Өөрч. Тийм үү. Тэ манай найз охинтойгоо явлаа гэдэг. Та нар тэр бааранд хичнээн шил ярих байсан. Тэр үлдсэн найз чи хэр зэрэг согтолтой байсан. Гэхдээ би ороод их удаагүй шүү дээ. Нэг цаг гарна болсон. Гайвал байсан. Чамайг байх үед бааранд ямар нэгэн хин нэгэн хүн амттай муудалцсан юм уу? Тийм хэрэг гарсан уу? Үгүй. Тийм баг. Үгүй юу. Уучлаарай авши. Би энэ хоёртой ярив. Найз охинтой. Та тэр гарах боломж байна. Би цагчаа би вэж болохгүй юу дээ. Би битүүр ирчих. Энэ миний нэрээ үз. Би тэгээд та надад ярьж чаддаг. Чи найз охинтой уулзч. За. За байна. Энэ манай найз охин. Би мөрдөн байцаа газараас явж байгаа. Мөрдөн байцагч хамт гэж юм. Танаа найз мөн үү? Тийм. Урж өдөр буюу 25-ны орой чи хаана байсан? Би гэртээ жаад тэгээд орой битэр болцсон шүү. Тийм үү? Зөв үед.
Гэрийн хооронд орцсон байсан гэж 11 үе хавцаалаа. Чамайг хүргэж өгсөн юм гэрт нь. Өсөн. Тэгээд чи яцсан. Тэг би шууд тарьсан шүү дээ. Танай гэр чаана тийм. Манай хажууганд нэт. Хараалт. Би 52 дугаар байр, 61 дугаар байр. Зүүн 2 3 байр л. Өчигдөр орой чамтай тэр бааранд орсон чиний дөрөв найз. Баараас гараад зодон хийж. Улмаар одоо хүний амьнаас нь халдсан юм хэрэг гарсан. Тэгээ би түүхэн одоо чамайг бас гэрчээр байцааж байгаа. Нацтай. Тий. Одоо тэд нар хаана байна? Тэгэхгүй би холбоо бариагүй гэсэн. Ямарваа нэгэн баар нуртаа та нар ямарваа нэгэн баяр ёслол тэмдэглэсэн юм зүгээр орцоосон юм уу? Зүгээр л нөгөө уулзаагүй уулзсан дээр уулзсных гээл найзууд маань зүгээр гадуур явъя гэдэг хацсан л бааранд орно гэсэн орцсон. Тэр өдөр та хоёр уулзаад юу хийсэн? Хаагур явсан. Аач юу. Тэр уулзаал цэцэрлэг жоохон сууж байгаа л. Тэр их хэлсэн оруулж өгч гарсан шүү дээ. Харин надлаа мессеж хийсэн шүү дээ. Бодаагүй шүү дээ. Санаа маа найзууд ихээ хөвгт биштэй болно. Найзууд чинь карманд ямарваа нэгэн тийм мессеж энэ төр явсны шиг мэдсэн үү? Одоо танаа гэрийнхэн байгаа юу? Таа. Чамайг яг гэртээ тэр орой 11 цаг гэдэг юм гэртээ орсон гэдгийг чинь гэрчлэх хүмүүс гэрийг гэрч байгаа үстэй. Чамайг тэр орой найз охиноо гэрт нь хөргөж өгөөд гэртээ 11 цагийн үед очсон гэдгийг гэрчлэх хүн байгаа танаа гэрт. Баа. Хэн бэ? Манай ах уу. Ахын дэнтэрт. Аав ич жаана гэдгийг. Наа өчгөдөө. Тэр үедээ чи яар хөөсөн үү? Энэ согтуу байсан уу? Нэг л би уусан юм шүү дээ. Чахаал мөртчихсэн. Угаасаа нэг хуугаад идэхгүй шүү дээ. Тэр өдөр л харин нэзтэй уулзаад гэх. Орд уулзаагүй. Энтрэг. За ингээд аханы үе. Шаардлагатай тохиолдолд та хоёрыг дуудаж байцаалтаа. Дуудсан цагт бэлэн байгаарай. За баярлалаа. За хүүхдүүд нь юу л болоод байна? Алтан үе. Чи анх хичнээн сайн хүүхд байлаа. Одоо юу болж байна? Чиний өрөө сүүлийн үед ааш цан чи эдрээд юуны хичээн байгаа шүү. Одоо тэгээ чи тэр хүүхдүүдэд цуг явж исэн бол одоо ингээл хэрэгтэн боллоо шүү дээ. Юу бодож юм чи? Багшаа тэд нар чи тийм хүмүүсд биш дээ. Тийм зүйл хийхэр хүмүүсд биш байхгүй багшаа. Гэтэ тэр хүүхдэд хэрэг талбагдсан ч гэсэн алт уяг хамаарахгүй үст. Хамаатуулж яриад байгаа юм биш л дээ юм. Гэхдээ ер нь мэдээтэй бодолтой байгаарай л гэж байна. Ер нь ингээл тэр хүүхдүүдэд цуг явж илээсэн бол одоо ингээл өнөөдөр хэрэгтэн болоод баригдаад явж ийн гэсэн үг шүү дээ. Тийм болохоор ер нь болгоомжтой л байгаа.